Энэ удаагийнхаа бичлэгээр 2022 онд үзэгчдийн хүртэл болсон учир битүүлэг триллер төрлийн No Exit киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Шас хийсэн жинхэнэ солонгос хоолны амтыг Юнагаас солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан дасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Юна 2025 оны тренд солонгос хоолоор менюгээ шинчиллээ. Сэргэн засах төвд эдгэрч буй донцон бүлэг хүмүүс тойрог болон сууж өөрсдийн түүхээ хуваалцаж байгаагаар кино хэлдэг. Энэ үед совилогч орж ирээд дерби гэдэг бүсгүйд яралтай дуудлага ирснийг хэлнэ. Түүнийг харилцуурыг авахад хамаатан нь түүний ээж нь аневризмтэй болсон. Яг одоо эгч Дэвнтэй хамт Солт Лейк хотын эмнэлэгт байгаа талаар мэдэгддэг. Дерби санаан зовж байгаа нь мэдээж. Оройн тэр эгчээ Дэвн руугаа залгахад тэдний харилцаа нь нэлээд хүндхэн байгаа нь тодорхой болно. Дэвн эгч нь дербитэй уулзахыг хүсэхгүй байгаа ба дербит ч энэ нь огт хамаагүй байлаа. Ингээд дерби оргохоор шийдэж машин хулгайлаад зугтаадаг. Явх замдаа тэрээр замын хажуу руу зогсож өнгөрсөн хар бараан дурсамжаа санана. Түүнийг тунгаа хэтрүүлсэн байхад нь ээжигч хоёр нь машины гадна ирсэн байжээ. Одоо цагт оцоор шуурга ирж байгаа тул бүх замыг хаасан болохоор ойролцоох жуулчны төвд хүлээх хэрэгтэй гэдгийг хэлдэг. Арга мухарцсан дерби тийшээ очихоос өөр сонголт үлдсэнгүй. Тэнд ирээд дерби өөр хит хитэн хүн шуурга өнгөрөхийг хүлээж байгаатай таарна. Тэрээр угаалгын өрөөнд ороод эгчээс нь ирэх хэрэггүй гэсэн зурус ирсэн байхыг уншдаг. Стресст орсон дерби жижигхэн ууттай хар тамхи гаргаж ирдэгч хэрэглэхгүй байхаар шийдлээ. Дараа нь дерби утасны бүхээг хайж гадагшаа машины зогсоол руу гарахад бүхээгтэй машинаас чимээ гардаг. Тэрээр чимээ гарсан машины бүхээг рүү очтол дотор нь нэгэн хүүхдийг хүлсэн байх нь тэр. Дерби хаалгыг нээх гэсэн ч цоочтой байсан тул тэрээр машины дугаарны зургийг нь авахар шийдэж хүүхдэд удахгүй буцаад ирнэ гэж хэлээд машинда сууна. Дерби 911 рүү залгахыг оролдсон ч сүлжээ байсангүй. Тиймээс тэрээр дотгошоо буцаад орлоо. Тэрээр эргэн тойрныхоо хүмүүсийг харж барьцаалагч энэ өрөөнд байгаа хэн нэгэн байх ёстой гэж боддог. Тэрээр ширээнд сууж сувилагч байсан Сэндэ болон түүний нөхрөө тэнгисийн цэрэг асан Эд, хачин харагдах Ларс мөн дажгүй гадаад төрхтэй Эш нартай танилцсан. Улмаар Эд цаг нөхцөөхийн тулд хөзөр тоглохыг санал болгодог. Ингээд бүгд хөзөр тоглохоор ширээ тойрон сууцгаалаа. Дерби тэднийг хаанхих болох хаашаа явж байгаа талаар асуулт асуун баг зэрэг яриа өрнүүлж байгаа дүр эсэгдэгч үнэн дээр тэр бүхээгтэй машины дугаар нь Невада мужих байсан болохоор хүүхдийн хулгайч хэн болохыг олж мэдхийг оролдож байгаа нь энэ юм. Улмаар дерби Ларсыг Невадагийнх гэдгийг мэдээд суудал дээрээ дүгшин сууна. Үүнтэй зэрэгцэн Ларс тоглоомондоо хожигдсноор уураа огцом гаргадаг. Эндээс тэрээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй нэгэн гэдэг нь тодорхой боллоо. Энэ боломжийг ашиглан дерби ашиглалтаас гарсан угаалгын өрөө рүү ороод хүүхэд тулгайлсан талаар болон машины дугаарыг 911 рүү зурвсаар илгээдэгч харамсалтай нь сүлжээ байсангүй. Асуудлыг өөрөө шийдэх ёстойгоо ойлгосон дерби алах авч гадагшаа гарах нүх хананда гаргалаа. Тэрээр гадагшаа гарч бүхээгтэй машин дээр буцаж очиод төмрөөр хаалгыг нээн дотгошоо ордог. Тэрээр хүүхдийн хүлээсийг тайлж байхдаа бугуйнд нь байх эмнэлгийн тохиоллын бугуйчийг анзаарна. Энэ үед Ларс машинд суух нь тэр. Дерби хүнжил доор нуугдахад Ларс хүүхэдтэй ярьж эхлэх ба түүний ярианаас хүүхдийн нэрийг Жэй гэдэг нь тодорхой болно. Гэнэт Ларс ямар нэгэн зүйлийг мэдсэн бололтой яриха боллоо. Энэ үед дерби Ларсын өмдөнд буу байгааг олж хардаг. Ларс буцаж суугаад өөрөөр нь Жэйг хулгайлуулсан авга Кэнийг их эрэгтэй талаар ярьж эхлэв. Тэгээд тэрээр Жэйд идэх юм авчрах гээд машинаасаа буулаа. Тийм ч их цаг байхгүйг ойлгосон дерби Жэйд цаасны хутга үлдээгээд машинаасаа бууж буцаад угаалгын өрөө рүүгээ шурган ордог. Удалгүй Ларс машин дээрээ ирээд цасан дээрх хөлийн мөрийг харж түүнд сэжиг төрнө. Энэ хооронд санаан зовсон Эш дербиг зүгээр эсхийг нь шалгахаар угаалгын өрөөний хаалгыг тогшлоо. Улмаар дерби түүнд юу болоод байгааг хэлэх гэж байтал Ларс орж ирснээр дерби Эштэй үнсэлцэж байгаа дүрсэгдэг. Эвгүй байдалд орсон Ларс явхад дерби Эшэд бүхээгтэй машинд хүлээстэй байгаа охины тухай хэлж Ларсыг хулгайлагч гэдгийг мэдснээ хэлнэ.
Үүнийг сонсоод Эш санаан зовсон харагдана. Эш багжнуудаас хадасны буу авч төлөвлөгөө гаргалаа. Төлөвлөгөө нь Дерби дахин гадагшаа гарах ёстой бөгөөд энэ удаад Ларс түүнийг дагах эсхийг баталгаажуулах шаардлагатай. Дерби гарсны дараа удалгүй Ларс араас нь гардаг. Дерби дахин бүхээгтэй машинд суухад Жей түүнээс өөрийг нь хулгайлсан хүмүүс хаана байгааг асууснаар түүнийг нэгээс олон хүн хулгайлсан гэдэг нь тодорхой болно. Тиймээс Дерби гадагшаа хартал Эш Ларс хоёр хоорондоо ярилцаж байх нь тэр. Эш гар бууг авч Ларс хадасны бууг авлаа. Тэдний төлөвлөгөө бол Дербиг отолтонд оруулах. Дерби нууцаар буцаад барилга руу ороход Эш Ларс нарч буцаад барилга руу орлоо. Тэгэд Эш түүнийг буланд шахаж утсыг нь аваад өмнө нь 911 руу явуулсан ч илгээгдээгүй зурвасыг нь устгаж Дербигийн эгч Девоны илгээсэн зурвасыг уншдаг. Түүний зурваснаас Эш Дербид гэр бүлийнхэн нь дургүй болохоор эмнэлэгт ирэх хэрэггүй гэснийг олж мэднэ. Энэ хооронд хүлээлгийн танхимд байгаа Эд ямар нэгэн зүйл буруу болоод байгааг сэжиглэв. Тиймээс тэрээр шалгаж үзэхээр гадагшаа гарахаар шийддэг. Эш Дербигээс гэр бүлийнхнийхэн тухай хятад нарийн зүйлсийг асууж эхэллээ. Тэрээр бүр Дербигийн аавынх нь үхлийн талаар хүртэл асуух ба Дерби аав нь өөрийгөө буутсан гэдгийг хэлнэ. Эш түүний дух руу бууга чиглүүлж аав нь толгойнхоо аль хэсэгт буутсныг асуудаг. Дерби Эшийг хүүхдийг хүчрхийлэгч гэж дуудахад Эш Жейн аав нь баян хүүхдээ аюулгүй буцааж авахын тулд мөнгөний төлөө хулгайлсан гэдгээ илчиллээ. Мөн тэрээр Дербид Жейн Адисны өвчтөй болохоор Дерби түүнийг аврахын тулд хөндлөнгөөс оролцсон ч тус болохгүй гэдгийг хэлнэ. Бүхээгтэй машин дотор Жей Дербигийн үлдээсэн цаасны хутгаар өөрийг нь хүлсэн наалдамхай туузыг дасалхыг хичээх ба энэ үед Эд машины ард ирэн хаалгыг нээх гэж оролддог. Жей айсан уу яасан ямар ч дуу чимээ гаргасангүй. Эш Дерби хоёр ярилцаж байтал Сэнди орж ирээд Дербитэй тусдаа ярилцаж болох эсхийг асуулаа. Эш явхасаа өмнө Дербид хэнд ч энэ талаар хэлж болохгүй. Хэрвээ хэлэх юм бол бүх хүнийг алах болно гэж сөрдүүлдэг. Айсан Дерби Сэндид юу болоод байгааг хэлээгүй ч Сэнди түүнийг жичирч байгааг нь анзаарна. Улмаар Дерби тархины аневризмын талаар энэ өвчнийг туссан ээж нь амьд үлдэж чадах болов уу гэх зэрэгээр ярианы сэдвийг өөрчиллөө. Ингээд хоёр эмэгтэй хүлээлгийн хэсэгт буцаж ирээд эрчүүдийн хамтаар сууцгаадаг. Удалгүй Дерби Жей хүлээсээ тайлчихсан бүхээгтэй машинаас гарсан байхыг анзаарна. Эш болон Ларс ч нараа түүнийг анзаарснаар Ларс Жейг барьж авахар гадагшаа гарлаа. Харин Эд Сэнди хоёр огтоо мдээгүй байгаа бололтой. Дерби дахин угаалгын өрөө рүү явхад Эш хүлцэл өчөөд түүний араас явна. Түүнийг угаалгын өрөөнд орж ирэхэд улмаар тэд тэмцэлддэгч Эш хүчээр илүү тул түүний дээр нь гарч Дербиг багалзуурдаж эхлэнэ. Аз болоход Эш Дербиг гэмтэж амжаагүй байтал ханны нүхээр Ларс орж ирлээ. Ларс хүүхдийг уулын жимээр зүгтаасан болохоор өөрсдийгөө түүний араас явах ёстой гэж хэлдэг. Хоёр барьцаалагч Дербиг өөрсдөдтэй хамт Жейн араас явах хэмээн хүчээр тулгана. Юна 2025 оны тренд Солонгос хоолоор менюгээ шинжиллээ. Барьцаалагч нарыг ярилцаж байхад түрүүний тэмцлийн үеэр унсан бүхээгтэй машины түлхүүрийг Дерби нууцаар авлаа. Тэд хүүхдийн мөрийг даган уулын жимээр хайж явхад Дерби тэдэнтэй хамтрахаас татгалзлаа. Тэрээр гарч идэнгийн хурц гэрлээ тэдний нүд рүү тусгадаг. Цочсон Эш гал нээхэд Дерби бултах гэж хөдлөхдөө толгодын уруу өнхөрч эхлэнэ. Барилга догоо Эд Сэндинаар буундууг сонсоод Эд гадагшаа гарлаа. Эш Ларс нараа түүнийг хайж байхад Дерби мөлгсөөр нуугдахад азар түүнийг анзаарсангүй. Энэ хооронд Эд ухаангүй байгаа Жейг олж барилга руу авч ордог. Эд Сэнди хоёр хүүхдийн бугундах бугуйчиг хараад эрүүл мэндийн хувьд асуудалтай гэдгийг олж мэднэ. Үүнтэй зэрэгцэн Дерби барилга руу ирж эцэст нь тэдэнд яг юу болоод байгааг илчилдэг. Удалгүй Эш Ларс хоёр барилгын урд ирээд хашгирч эхэллээ. Эд цаг очихын тулд хаалгыг сандлаар төгчөд хоёр барьцаалагч ойртон ирэх ба Эд тэдэн рүү ойртгол юм бол буудан шүү хэмээн хашгирна. Хоёр барьцаалагч арагшаа ухарч Эд худлаа эсвэл үнэн ярьж байгаа хэсэгтэр маргалддаг. Үнэн дээр Эдэд буу байхгүй гэдэг нь тодорхой болно. Барьцаалагч нар өөр нэгэн төлөвлөгөө бодож оллоо. Тэд охиныг өвчтэй, шаардлагатай юм нь өөрсдөд нь байгаа хэмээн хашгирав. Дотроо совлогч байсан Сэнди эргэлзэж эхэллээ. Тэрээр хоёр барьцаалагчийн зөв учир нь охины нүүрээ цайчихсан үхэх гэж байж магадгүй гэдгийг хэллээ.
Эд Дерби хоёр охиныг өгөхөөс татгалзаж Дерби барьцаалагч нарын машины түлхүүрийг нь авсан гэдгээ илчлэн. Тэдэнд 8 алцах зүйл байгаа гэдгийг мэдсэн Эд барьцаалагчдын машины түлхүүрийг охины эмээр солиход бэлэн байгаагаа илэрхийлдэг. Ууралсан барьцаалагч нар машин руугаа буцлаа. Гэсэн хэдий ч тэд эргэж ирэхдээ эм авчирсангүй. Харин оронд нь барилгыг шатаахаар түлштэй сав авчирдаг. Эд Дербид машины түлхүүрнүүдийг нуу гэж зааварлаад хэрвээ тэд барилгаас гарахгүй бол барьцаалагч нар тэднийг алж чадахгүй гэлээ. Энэ хооронд барьцаалагч нар барилгын урд тал руу шатхуунаа цацаж эхлэв. Сэнди маш ихээр айж тэр нулимс асгаруулагч авлаа. Энэ хооронд Жейн ухаан орж Сэндиг таньдаг. Тэд нэгнээ таньдаг нь тодорхой болсноор өмнө нь Сэнди Жейн гэрт үйлчлэгчээр ажилладаг байсан ба тухайн үед Жей түүнийг байнга л дорд үзэж элэг барьдаг байсан нь тодорхой боллоо. Мөн хоёр барьцаалагч Жейг хулгайлж байхад Сэнди тэрээр тусламжгүй хашгирсан ч Сэнди түүнийг аврахын тулд юу ч хийгээгүй болж таардаг. Дараа нь Сэнди ээжтэй уцаар ярьсан ба ээж түүн рүү охины эмийг нь олсонгүй. Түүнийг өхүүлэхгүй тулд эмийг нь авчирч өгөх ёстой гэж ууралжээ. Одоо цагт Сэнди барьцаалагч нар руу тэдэнд буу байхгүй гэж хашгирна. Тэгээд Сэнди Дербигийн өдрөө нулимс асгаруулагчаа цацаж барьцаалагч нарыг дотогшин орууллаа. Ээш Сэндид охины эмийг өгснөөр тэр Жейд эмийг нь тарьдаг. Дараа нь Сэнди ээш Ларс нарын хооронд маргаан үүснэ. Үнэн хэрэгтээ ээш Ларс хоёрт Жейг эцэг эхт нь буцааж өгөх бодол огт байгаагүй. Барьцааны мөнгөч тэдэнд хамаагүй байсан нь тодорхой болно. Тэд хүний наймааны бүлэглэлийн хүмүүс болж таарах ба Жейг өөр хүмүүст зарах төлөвлөгөөтэй байжээ. Үүнийг мэдээд Сэнди зочирдож ийм зүйл битгий хийгээч гэж гуйдаг. Гэсэн ч өөрийг нь хөнөөхөөс айсан тэрээр барьцаалагч нарт хүүхдийг аваад яв. Машины түлхүүрийг Дерби аль нэг газар нуусан гэдгийг хэлдэг. Улмаар Сэнди Ларсын өдрөө нулимс асгаруулагчаа цацхад ээш түүнийг ч бас буудчихдаг. Тэгэд Дерби нулимс асгаруулагч авах гэж хичээсэн ч ээш түүнийг хүчтэй өшөглөнө. Дараа нь тэрээр хараахан үхээгүй байгаа Сэнди дээр очиж түүнийг гүйцээдэг. Тэгэд ээш Дербиг чирч хан руу аваачин хадасны буугаар түүний гарыг хананд хатаж нулимс асгаруулагч зацуулсан Ларсын нүдийг угаахаар угаалгын өрөө рүү явлаа. Дерби бууга ханнаас салгах гэж хичээсэн ч хитрхи хөвдөж байгаа тул чадсангүй. Удалгүй тэрээр ойролцоо байгаа алхахыг олж хараад авах гэсэн ч хүрсэнгүй. Тиймээс тэрээр Жейс тусламж хүсдэг. Энэ хооронд ээш Ларсад нүдээ цэвэрлэхэд нь тусалж байлаа. Ларс ээшийг хүн ална гэж бодоогүй байсан болохоор айсандаа чичирсээр. Жей Дербид алах өгдөгч түүнийг гараа суллаж амжаагүй байтал барьцаалагч нар өрөөнд буцаж ирснээр тэрээр алхаа нууж амжина. Ээш тэдэн дээр ирж Дебигээс машины түлхүүр хаана байгааг асуулаа. Улмаар тэр Дебигийн утсанд ирсэн шин зурвасыг уншиж түүн рүү ойртоод ээч чинь нас барсан гэж хэлдэг. Үүнийг сонсоод Дерби уйлж юу ч хэлсэнгүй. Энэ үед 911-ээс зурвас ирэх ба Дербигийн өмнө нь илгээсэн зурвас нь илгээгдэж цагдаа нар замдаа гарсан бололтой. Ээш Ларс хоёр хүнд байдалд орлоо. Ээш Жейн гарыг нь татаж хадасны бууг түүний бугуй руу чиглүүлснээр үнийг харсан Дерби машины түлхүүрийг угаалгын өрөөний гаднах цасанд буулсан гэж хэлнэ. Ээж түлхүүрийг авахаа явахдаа Ларсад бууга үлдээдэг. Харин Ларсын хувьд маш ихээр жижигч түүнд эдгэр хүчирхийлэл таалагдахгүй байгаа нь тодорхой харагдана. Энэ үед Дербид нэг санаа төрлөө. Тэрээр Жейд гэрлийн унтраалга руу очиод унтраахыг хүсч Ларс ээж шиг биш болохоор түүнийг гэмтэхгүй гэж хэлдэг. Хэдий айж байсан ч Жей босч унтраалга руу явхад Ларс сандарч Жейг буцаад суу гэж хашгирав. Энэ боломжийг ашиглан Дерби халааснаас хар тамхи гаргаж ирэн өвдөлт баг мэдрэхийн тулд үүнийг сорлоо. Жей гэрлийг унтраахад Дерби боломжийг ашиглан алхаараа бугуун дах хатаасаа сугалж байхад Ларс Жейг барих гэж тэмцэлдэнэ. Улмаар Ларс гэрлийг асаахтай зэрэгцэн ээш өрөөнд буцаж ирэхэд Дерби Ларс руу бууга тулгсан байв. Ээш маш ихээр сандарч байгаагаас харвал тэрээр Ларсад ихээхэн анхаарал тавьдаг нь тодорхой. Энэ үед Жей Ларсын гарнаас хадасны бууга салгахын тулд алхаар зогтол цочирдсан ээш Ларс дээр очиход Дерби Жей хоёр гадагшаа гарч Дербигийн машинд суудаг. Ээш Ларсад туслан алхаж байтал унснаасаа болж хадаас толгойд нь илүү гүн зогтсноор Ларс амьсгал хураадаг.
Одоо Ларс өгсөн болохоор Эшийн уур нь дүрлэлцэн. Тэрээр гадагшаа гарч тэдний машин руу хадаасаар буудаж эхэллээ. Улмаар машиныхын дугуйг хагалснаар Дерби жолоогоо алдаж шон мөргөн. Дерби өөрийгөө хянах гэж хичээж байхад Эш барилгад гал тавьдаг. Дараа нь Эш Дербигийн машин руу алхаж байтал офицер ирж түүнийг машинаас хол байхыг шаардна. Одоо Дерби бүрэн ухаан орж тэрээр халив болон буу авч офицер Дербиг хэрэгтэн гэж үзнэ. Тэрээр юу болоод байгааг офицерт тайлбарлахыг хичээсэн ч офицер түүнийг гидсэнд нь буудчихдаг. Энэ үед одоо ч амьд байгаа Эш түүний бууг нь авч офицерыг буудлаа. Тэрээр босч ирээд Дерби рүү бууга чиглүүлэн гохоо дартал. Гэтэл офицер одоо ч амьд байсан тул Эш хадаасны бууг авч түүнийг гүйцээдэг. Дараа нь тэр офицерын бууг нь авч Дербиг хөнөөхөөр буцаж ирлээ. Гэтэл Дерби халвараа хүзүнд нь зоож Эшиг хөнөөлөө. Ингээд Дерби эцсийн хүчээ шавхан цасан дээгүр мөлхсөөр офицерын цогцсон дээр нь хурж ирээд холбоог нь авна. Тэгээд тусламж дуудчихад ухаан алддаг. Энэ явдлаас хойш сар гаруун дараа Дерби нөхөн сэргээх төвд буцаж ирсэн байлаа. Тэрээр өрөөндөө буцаж ирэхэд ханан дээр хүүхдийн зурагнаас харвал тэр явдлаас хойш одоо ч Джейтэй холбоотой байгаа гэдэг нь тодорхой. Удалгүй сувилагч хаалгыг нь догшиж түүнтэй уулзахаар зочин ирснийг мэдэгдэнэ. Дерби уулзалтын өрөө рүү ороход эгч Дэвон нь сууж байх ба түүнтэй харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа нь тодорхой болж инээмсэглэснээр кино төгсдөг. Юна 2025 оны тренд Солонгос хоолоор менюгээ шинжиллээ.